Эрдэнэс Монгол нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн тэг 5 дугаар тогтоолоор дэд бүтэц логистикийн группийн удирдлагад ор Эрдэнэс Ашид хязгаарлагдмал хариуцлагатай компани дүрмийг шинжилэн үйл ажиллагааны чиглэлээ тээвэр логистикийн салбарт үйл ажиллагаа эрхлэхээр баталсан. Цаашид Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд Эрдэнэс Ашид компани нь улс орны болон бүс нутгийн эдийн засгийн өсөлтөнд бодит хувь нэмрээ оруулах, компани үн цэнийг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн салбарт тэргүүлэх байгууллага болох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулна. Манай компани олон улсын түвшний дэд бүтэц логистикийн үйлчлэгийг эрхлэх чадвартай үндэсний хэмжээний тэргүүлэх байгууллага болох зорилтыг дэвшүүлж байна. Бид нэгдлийн хэмжээнд дотоодын болон экспортын уул уурхайн түүхий эд, түүний бүтээгдэхүүний логистикийн төвүүдийг байгуулах, олон улсын болон дотоодын ачааг тээвэрлэх, ачиж буулгах, шилжүүлэх тээвэрлэлтийн тогтвортой байдлыг хангах, тээврийн төсөл хэрэгжүүлэх, түүний удирдлага менежментээр хангах болон бусад үйл ажиллагааг эрхлэн явуулна. Эрдэнэс Ашид хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Эрдэнэс Монгол нэгдлийн тээвэр логистикийн стратегийг хэрэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, дотоодын болон экспортын логистикийн төвүүдийг байгуулах, төмөр замын тээврийн менежментийг хийх, технологид суурилсан дижитал системийг нэвтрүүлсэн үр ашигтай, хурдцтай, найдвартай үйл ажиллагааг бий болгоно.